За тодорхой ажлын шалтгаанаар хилийн чанартад явж байтал над руу маш олон хүмүүсээс чат мэдээлэл иржээ. Тэрний ямар чат вэ гэсэн чинь Ацтын аманд байдаг Италийн одоо тэр нэг Imperial гэдэг нэртэй одоо ховийн сургуульд Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал асан Соронзон гэдэг хүн зөвлөхөөр очижээ гэдэг ийм мэдээлэл байна л да. Тэг яг энэ мэдээллийн тэгээд дараа унсан даруйд надад юу болох нэг бодогдож орж ирсэн юу вэ гэхээр хүүе Ацтын амд чинь нөгөө гэр хороол байдаг үгүй илүү тэр чинь нэг эмзэг ядаад үгүй байдаг үгүй илүү гэсэн бодол шууд хамгийн түрүүнд бодож байл та. Яагаад энэ бодол орж ирсэн бэ гэхээр одоогоос нэг 3-4 жилийн өмнө Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Соронзонгийн бузар булгаа илчилсэн нэвтрүүлэг хийгээд жинхэнэ Монгол дууяар тухайн үед бөөн дуйлан болж байгаа үед миний нэг мэрэгжил нэг нөхөр манад хэржсэн нэг өөрийнхөө түүхийг одоо ярьжсэн юм л да. Тэр болохоор нэг Монгол Оросын хамтарсан сургууль сурж 10 жилээс сурсан юм байна. Тэгээд ангийнх нь охин гэр хороод амьдардаг байсан юм байна. Тэгээд хөрх яаж авч байгаа ямар хүнээс тарьж байгаа тэр сургуульд орсон тухайн охин. Тэгэхэд Соронзон болохоор тэр одоо гэр хороод амьдардаг байсан охиныг очоод одоо ангийн шалаарч ороод нүдэн дээр нь тэг бочтуудын нүдэн дээр өө юм халтаасан гуйлах юм байна. Чамаас өмнөхийн нүүрс өмнөчтэй байна гуйлах чам. Яахаар юм ядуу гуйлах чимгээ хөгд манай сургуульд орж иж балиар өнөрөө өнгөртүүлжээд гихмэслэгээр нөгөө хөгтийг нүдийн бүхэлдээ солилцын гооч болон доромсон даапаж гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр мохот орсон чинь миний сэтгэлд ингээд бүрд үлдсэн Соронзон гэдэг хүн бол үнэхээр нийгмийн шаар шавхруу шүү. Чи бол яг зөв зүйлүүдэд тэмцэж байгаа найз нь хэдийгээр их дэмжиж чадахгүй ч гэдэг чиний гаргасан барин тодорч үнэн байсан шүү гэж хэлжсэн. Тэгээд тэр Соронзон тэр Италийн сургууль, ховын сургууль, тэр Imperial гэдэг сургуульд эсэж орсныг мэдээд маш олон долоогос нарийн доотлол агуу их Соронзон минь таамын лагш таамын мондаг шүү гэж коммент хийсэн байхад хараад миний яг өндөр шижиг дургу урж гоож ялээ л да. Тэгээд ерөнхийдөө тэр хүнтэй нэг жил гарan зуурдаж бузар булааг нь мэдхийг авч хэлэхэд бол үнэхээр та нар тэр Imperial сургуульд хүүхдээ өгчгээ болоод нэг баян чинэлэг тэгээд албан тушаалтай байж хүүхдээ өгөөрэй. Түүнээс хэр тааруу мань мэтийн юмнууд хүүхдээ өгчих юм болоо тэгээд яг л энэ жишгэн завтгдээ шүү. Нөгөө баас хатаж өмхийгөө тавихгүй Соронзон болоод ядуу дараа амтны хүүхдээ болоод яг л мал хатгүй шиг өдийн бүхэлдээ доромжиж анги хамтлагийнхаа шивжлэн гутаа хаждаг бол ямар гэх юм. Угаасаа тэр хүний насных нь хөвшил юм чинь 30 жил наа бодроо маа хийсэн юм чинь тэгээ хийн шүү. Тэгээ үнэхээр баян чинээд мөнгөд төрөлтэй багтыг сургууль хөвгтөө өгч бол долоогод ийм миний хүү хонгор өргөнө гэж бүхэлдээ өгөөч гэдэг хэлмээр байна. Тэгээ мэдээж одоо үнэхээр тэр хүнийг одоо эрдэм чадaltaй гэж үнэлж дүгнээд одоо зөвлөхөр авсан байдгүй дээ. Гэхдээ бас тэр сургуулийн захирал нь бас энэ мэдчлэнгээр одоо хүний нэгэд хүлээн зөвшөөрөгдөхгүй ёс бус хаантайг нь бас харж хинжаахгүй бол амтны хадаг үрсийг бол амиа хордсон цаамжид харж чадаж өгдөл хэлмээр байна да. Өөр ч зүйл байхгүй дээ надад.